Үнэндээ Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн нүдгийн дугаар хэлж байна. Үзэгч та бүгдийг азийн тэнгэрийг холтгой. За ингээд дөрөвдөгийнхаа тохирлыг өдөр хамтаа эхлүүлцгээе. За үзэгч та бүгдийн гэрийн ойролцоо худалдааны төв үйлчилгээний төвүүд дээр үндэсний лотерей гэсэн хаягтай байр салбарууд маань байгаа. Тэрхүү хаягтай салбаруудаар та бүгд орж үйлчлүүлээд за 500-аас 1000 төгрөгийн хооронд үндэсний лотерейгоо та бүгд аль тохирол дээр нь тоглох үүдгээ сонгон шийдээд азийн дугааруудаа цуглуулад за дөрөвдгийн тохирол дээр бол тэгээс 9-ийн хооронд та бүхэн 4 тоо сонгох ёстой байгаа. Тэгээс 9-ийн хооронд 4 тоо сонгоно. Сонгосон тоо тань энэхүү 3 машины аль нэг дээр гарч ирэх таны оролцогч мөнгөнд дүн тань бооцоо бодоо өсөх боломжтой байгаа. За тэгэхээр та бүгд азийн дугааруудаа цуглуулад оролцох боломжтой. За мөн 6 дий дээр 642 дээр гэсэн 3 сонголтоор та бүхэн оролцох боломжтой юм шүү. За тэгэхээр дөрөвдийн маань үзэгч та бүгдээс ашигтай санд нь юу вэ гэвэл нийт 3 машин дээр гарч байгаа энэ азийн дугаарууд маань таны нэг удаагийн оролцоот нь 3 машин дээр зэрэг тохиролтны өгж гинэ гэсэн үг. Аль нэг дээр нь таарахад та азсан болох боломжтой юм шүү. За тэгэхээр та бүгд магадгүй өөрсдийн азтай гэсэн азийн тоонуудаа оролцуулаад оролцох боломжтой дөрөвдгийн тохирол маань за амжилттай явагдлаа. За ингээд бүгд азийн дугаарууд хамтаарцгаая. За 3 дугаар зэрэг онжирын машин дээр тэг 974 гэсэн цифр гарч ирсэн байна. Тэг 974 тэг 974. За тэг 974 азийн дугаар таарсан бол та 500 дахин бооцоог өржүүлэн авах боломжтой болж байна. 2 дугаар зэрэг онжирын машин дээр 1343 1343 гэсэн цифр гарч ирсэн байна. 1343 1343 гэсэн азийн дугаарууд гарч иржээ. 1343. За ингээд та бооцоогоо 1000 дахин үржүүлэх авах боломжтой болж байна. За тэгвэл 1-р зэрэг онжирын машин дээр 2 тэг 25 гэсэн азийн дугаар гарч иржээ. 2 тэг 25 2025. Ингээд та бооцоогоо 2000 дахин үржүүлэх авах боломжтой болж байна. За өргөжлөлтөд 6 дигийн тохирол анхаарлаа хандуулцгаая. За 6 дигийн тохирол маань тэгээс 9-ийн хооронд та 6 тоогоор оролцох боломжтой. Оролцогч 6 тоот нь энэхүү давцсан дээр байр дараалын дугаар гарч дээр та азсан болох боломжтой болж байна. За ингээд өдөр хамгийн ихний азсан дугаарыг хамтаа харцгаая. 8 гэсэн тоо гарч ирсэн байна. 8 гэсэн тоо гарч ирсэн байна. За 8-ын тоог бол үзэгч та бүгд маш сайн мэднэ. Мөнгөний тоо, хязгааргүй бэлэгддэг, битүү оронтой, битүү тоо гэдгээр нас мэддэг. За 2 дахь азсан дугаар. За гайхалтай мөн адил 8 гэсэн тоо гарч ирлээ. 8. Эхний 2 тоо таарснараа та 1500 төгрөгийн азтан болж байгаа. 1500 төгрөгийн азтан болж байгаа. За 8-ын тоо бол битүү тоо хязгааргүй бэлэгдэг мөнгөний тоо гэж ярьдаг. За 3 дахь азсан дугаар тэг гэсэн тоо гарч ирлээ. Мөн адил битүү тоо тэг гэсэн тоо гарч ирлээ. 8 тэг. Ингээд 15000 төгрөгийн азтан болж байна. 15000 төгрөгийн азтан болж байна. 4 дахь азсан дугаар таарснараа та 150000 төгрөгийн азтан болох боломжтой болно. За 4 гэсэн цифр гарч ирлээ. 4 дахь азсан дугаар маань 88 тэг 4. За магадгүй утасны дугаараараа оролцож байсан бол магадгүй та эхний 6 орны хийсэн бол 88 тэг 4 гэдээ байжсэн бол та 150,000 төгрөгийн азтан болж байна. За 5 дахь азын дугаар сая 500,000 төгрөгийн азын дугаар 2 гэсэн тоо гарч ирлээ. 88 тэг 4 2. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 88 тэг 4 2. За ингээд 6 дахь азын дугаар 50 сая төгрөгийн азын дугаар бүгд хамтаа харцгаая. За гайхалтай 8 гэсэн тоогоор төгслөө. 88 тэг 4 2 8. Ингээд 50 сая төгрөгийн азтан болж байна. Магадгүй эхнээсээ зүрсэн байвал сүүлээсээ та бас тулгаан харах боломжтой гэдгийг маш сайн мэдж байгаа хаа. За ингээд өргөжлөлтөд 642-ын тохирол анхаарлаа хандуулцгаая. 1-ээс 42-ын хооронд азийн дугаарууд байрсан гэдгийг манай зурагч маань харуулж байна. 1-ээс 42-ын хооронд азийн дугаарууд маань байрсан гэдгийг харуулж байна. За ингээд тоглолтод оролцуулъя. За үзэгч та бүгд үндэсний лотерей нэвтрүүлэгтээ хамт байхыг хүсэх юм бол 2 дахь 4 дахь хагасаа өдрийн Туул рестораны чанга хурдтай байрлах үндэсний лотерейн төв офис дээр хурж ирж 17 цагаас бидэнтэй хамт нэвтрүүлгээ хамтдаа сум бэлтгэе явуулах боломжтой юм шүү. Тэгэхээр 2 4 дахь хагасанд азийн дугааруудаа бариад хамтдаа 17 цагаас нэвтрүүлгээ бэлтгэхэд хамтдаа зочноор ярилцах боломжтой гэдгийг та бүхэнд дуулгая. Хамгийн ихний азийн дугаар 32 гэсэн тоо гарч ирлээ. 642 хамгийн ихний дугаар 32 гэсэн тоо гарч ирлээ. 32. За 2 дахь азийн дугаар 11 гэсэн тоо гарч ирлээ. 32 11. За үзэгч та бүхэн санал хэлэхэд үндэсний лотерейн нэвтрүүлгээ үзэж амжихааргүй зурагтнаас хол зайтай ажилтаа явж байвал та бүхэн магадгүй гар утсаа ашигладаг интернетийг ашигладаг. За манай Монголын үндэсний лотерей гэдэг монголоор бичээд манай пэйж байгаа. Пэйжэн дээр Facebook пэйжэн дээр лайк дараа та бүгд бас нэгдээд байнгын мэдээлэл авах боломжтой болж байгаа юм шүү. 32 11 36 гэсэн 3 дахь азийн дугаар гарч ирлээ. 32 11 36.
За дөрөвд газрын дугаар 30 гэсэн тоо гарч ирлээ. 32.36 30 гэсэн азын дугаар гарч ирлээ. Ингээд дөрөв тоо доорснараа та 20,000 төгрөгийн наацсан болж эхэлж байна. 20,000 төгрөгийн наацсан болж байна. 5 дахь газрын дугаар гарч ирлээ та 900,000 төгрөгийн наацсан болох боломжтой. Байрлалаараа таргалцахгүй. За 28 гэсэн тоо гарч ирлээ. 32.36 30 28 гэсэн азын дугаараар гарч ирлээ. За ингээ байрлалаараа таргалцахгүй дэндээ орсон байж бодон гацгүй таны сонгосон 6 тоо гарч ирээд харах юм бол та 120 сая төгрөгийн наацсан болох боломжтой юм аа. За ингээ 6 дахь 120 сая төгрөгийн наацсан дугаар 39 гэсэн тоо гарч ирлээ. За дандаа 30 эдтэй дээгүүр 2 оронтой тоонууд гарч ирлээ дээ. 32, 11, 36, 30, 28, 39 гэсэн азын дугаарууд гарч ирлээ. За бонус тоогоо хамтаа орцгаая. Бонус тоо маань 5 гэсэн тоо сонгогдсон гарч ирлээ. 32, 11, 36, 30, 38, 28, 29, 5 гэсэн азын дугаарууд гарч ирлээ. 32, 11, 36, 30, 28, 29 бонус тоон 5 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд үзэгч та бүгдийг азын тэнгэр өвөөсөө ингээд илтгэлтэй байна. 120 сая төгрөгийн наацсан тодорсон гэдэг бас итгэлтэй байна. Азыг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей